Бацхан уу, Loyal Tarot байна. За энэ удаагийнхаа бичлэгээр болохоор хүмүүсийн нэлээ их асуусан надаас ингээд нэлээ шахаж шаардж байгаа тэр сэдвийн талаар оруулчихъя гэж бодлоо. Тэгээд одоо бол бас яг үе нь яагаад вэ гэд тэгэхээр бид нэр удахгүй бод гаригийн ухралттай дахиад нүүр тулна. Бод гаригийн ухралт бол одоо энэ 11 сарын 9-өөс эхлээд 11 сарын 24-ний хүртэл гээд 11-р сарыг бол тэр чигтний эзэгнэж байгаа байхгүй. Тэгээ одоо удахгүй 10 сарын дундаас эхлээд ер нь нэг одоо 17, 18 энтер гээд бод гариг маань яг сүүдрийнхэн үе рүү орчин. За тэгэхээр бод гаригийн ухралт бол одоо юугаараа онцлог байдаг вэ гэхээр маш олон удаа хэлж байгаа хүмүүс ч гэсэндээ аягүй сайн мэддэг болсон байх. Ингээд шийдэгдээгүй байгаа асуудлууд шийдэгдэх үе болж ирдэг. За X-үүд эргэж ирдэг. Ерөнхийдөө X л эргэж ирдэг үе гэж юусоо ойлгож болохгүй. Энэ бол ямар нэгэн одоо ийм unfinished business үлдсэн. Одоо ямар нэгэн асуудал шийдэгдээгүй. Үнэхээр ингээд их тийм дутуу юм байгаад байгаа бол амьдралт чинь тэр ингэж эргэж ирж яг бүтэн циклээ тойрох асуудлууд байсан бол тэрийг шийдээд нэгдэх аль эсвэл үнэхээр асуудлуудаа шийдээд өөр өөрсдийнхөө замаар урагшлах одоо тийм боломж бололцоог биднэрт ингээд өгдөг үе. За тийм учраас яг энэ бол харилцаа холбоогүй байгаа хүний талаар уншлагыг хийх хамгийн зөв цаг нь гэж би бол бодож байгаа. За тэгээд өнөөдөр болохоор бас нэлээд онцлог юмнууд хийх болно. Яагаад вэ гэхээр нэг хүн намайг ингэж хэлсэн хоолоод тахгүй юу. Ингээд нэмэлтэндээ аягүй анхаарал хандуулад YouTube-ийн бичлэгэнд нэг анхаарал хандуулахгүй байдаг болчих гээд би болохоор ингээд дандаа л нэг сэдвэр хийгээд авах биш ер нь ингээд дотор нь чимэг янз бүрийн юмнууд оруулах гэж хувьяасаа аягүй хичээдэг. Тэгээд нэмэлтүүд дээр бол би аягүй сайн анхаардаг. Яагаад вэ гэхээр тэр чинь хүн мөнгө төлөөд авч байгаа зүйл учраас тэнд би аль болох олон асуудлыг шийдэж өгөх ёстой. Одоо ингээд бичлэг өөрөө нэлээд урт байх ёстой гэж би бол бас боддог. Тэгээд YouTube дээрээ ч гэсэндээ ер нь бол одоо ингээд аль болох олон сэдвийг бас хамруулах гэж хичээдэг. Тийм учраас өнөөдөр болохоор харилцаа холбоогүй байгаа хүний чинь яг одоогийн бодол мэдрэмжгээ таны энергийг шалгана. Нөгөө хүний бодол мэдрэмж ямар байгааг харна. За тэгээд энэ харилцаа холбоогүй байгаа хүмүүсийн картуудыг би ашиглаагаас айгу удцсан байна. Хэлэх гээд байгаа үгнүүдийг нь гоё мессеж картуудаар гаргаж өгнө. За тэгээд танаас нуугаад байгаа юм байгаа юу гэдгийг давхар харна. Ингээд тэр танаас юу нууж ийн вэ энтер гэл тусдаа бичлэг над дээр орж исэн шүү дээ. Тэрийг өнөөдөр энд бол хамтдах болно. За нэмэлтээр болохоор харин юу харах уу гэд тэгэхээр харилцаа холбоогүй байгаа хүн чинь тань дээр мэдээж эргэж ирэхээр байна уу хизээ эргэж ирэхээр байна. Хамгийн гол нь та хоёр яг нийлэх үү? Энэ хүн таны амьдралд байх ёстой хэрэгцээтэй хүн мөн үү? Та энэ харилцаан дээрээ яг яах хэрэгтэй вэ? Хүлээх хэрэгтэй юугүй юу гэд ийм дөрвөн сэдвээр бид нэр нэмэлт мэдээллийг харчна. За тэгэхээр энд 3 бүлэг харагдаж байгаа. За эхний бүлэг болохоор би өөрөөсөө өмнө нь ашиглаж байгаагүй карт байсан 20 тоотой. 20 тоо бол Tarot Judgment буюу одоо гисгэлийн үзэр байдаг. Шинэ эхлэл, шинэ дуудлагад дуудагдахыг бэлэгддэг. За тэгэхээр энэ бол яг ингээд амаа нэнгүүтэй ингээд соёотой ер нь бол жоохон тийм чонон эмхтэй байгааз энэ бүлгийг сонгож байгаа хүмүүс нэгдүгээр групп болно. За хоёрдугаар бүлэг болохоор энэ 29-ийн тоотой. 2 дээр 9-ийг нэмээд 11. 11 бол Tarot дээр Justice гэдэг шударга усны карт. Яг ингээд нэг эмэгтэй нэрхтэйгийнхээ араас ингээд тэрж байгаа. Энэ надад айгу хөөрхөн зураг шиг санагдаад идэв. Өө яна миний камера айгу савлж байна. За 3 дахь бүлэг болохоор 21-ийн тоотой. 21 бол Tarot-д World буюу одоо ямар нэгэн зүйл ингээд бүхэлдээ хүрэхтэй ингээд маш их потенциалыг заримдаа илэрхийлдэг. Аль эсвэл ямар нэгэн зүйлийг ингээд бүрдээд бүх юм ингээд бүрэн болоод бас яг төгсөж байгааг илэрхийлдэг карт. За тэгээд ийм зүгээр хүзрүүдийнхээ утгыг би тайлбарлаж байгаа шүү. Тэрнээс их яг ингээд тайлбаруудад нэг битгий анхаарал хандуулаарай. За 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүс энэ 21-ийн тоотой картыг сонгосон байх учиртай. За уншлагаа эхлүүлцгээе бүгдээрээ. Хамгийн их татагдж байгаа бүлгээ сонгоод уншлагаа сонсоорой. За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлээ. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань YouTube дээр
энэ 20-ын тоотой чонон эмэгтэйн хөзрийг сонгосон байх учиртай. За энэ талд болохоор харилцаа холбоогүй байгаа хүнээ та одоо яг өөрөө юу гэж бодож мэдэрч байгаа гэдгийг харж байгаа. Энд болохоор яг нөгөө харилцаа холбоогүй хүн чинь таны талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ гэдгийг харж байгаа. За тэгээд энэ дээр болохоор би яг харилцааны байдлын талаар яг энэ харилцаа холбоогүй байгаа хүний чинь таны талаарх бодлын талаар ийм oracle картуудыг бас сугалцсан байгаа. Энийг дараа нь ярив. За эхнээс нь харахад болохоор ингэж гарч ирж байна л да. Таны хувьд гээд тэх юм бол энэ хүнийг юу гэж бодож мэдэрч байна вэ гээд тэгэхээр ер нь бол яг танд хайргүй болчихсон гэж бодоод байгаа харагдаж байна. Зарим хүмүүсийн хувьд та өөрөө төрүүлж яг энэ харилцаа холбоогүй байгаа хүн рүүгээ саяхан ч юм уу одоогоос ядаж нэг хамгийн багадаа сарын өмнө ч юм уу тий магадгүй үйлдэл хийсэн байх магадaltaй харагдаж байна зарим хүмүүсийн хувьд. Тэгсэн чинь нөгөө хүн чинь тань руу ерөөсөө ингээ хариу өгөөгүй ямар ч хариу үйлдэл хийгээгүй байдал бас харагдаад байгаа бууж ирж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт та болохоор би энэ харилцаан дээр ингээд буцаад гэгээлэг хандаад тий ер нь харилцаагаа шинээр эхлүүлэхэд ингээд асар томоор яг буцаж нийлэх одоо ингээд тий яг ингээд бүр хосууд болох ч юм уу нэг том юм та бас өөрөө өгөх гээд байгаа юм бол алга. Гэхдээ ингээд амар хөнгөн байдлаар тий гэгээлэг байдлаар ер нь чатлаад ч юм уу өнгөрсөн дөх зүйлсээ ингээд дахиж эргэж дурсаад ч юм уу энэ хүнтэй та өөрөө жоохон айлгүйтэй флирт хийхэд ч юм уу тий ягаад ч юм ингээд бэлэн болцсон. Тэгээд энэ харилцаагаа ингээ хөнгөнөөр ер нь бол нөх айхтар урт хугацааны биш ч гэсэндээ шинээр эхлүүлье гэдэг бодол бол танд байгаа. Тэгтэл нөгөө хүн чинь болохоор айгүй зүрх сэтгэл нь танд бол хаалттай байгаа юм шиг санагдаж байгаа гэж гарч ирж байна л да. Ингээд таны яг ойлгоод мэдрээд байгаа юм гэх юм бол за энэ хүн бол надад яг хайртай сэтгэлтэй байхаа болцсон юм байна. Ер нь хайртай сэтгэлтэй байгаагүй юм байна. Ер нь бол надад цаашид ингээд зүрх сэтгэлээ нээхгүй юм байна. Яагаад вэ гэхээр энэ хүн бол ерөөсөө ингээд нааша ямар ч үйлдэл хийхгүй юм шиг байна гэдэг ийм бодол танд айгүй хүчтэй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Тэгэд энэ хүнээс болоод нэгдүгээр бүлгийнхэн маань гэхдээ нэг айхтар шаналаа зовоод байгаа юм бол байхгүй. Яг яагаад ингээ хариу үйлдэл хийхгүй байна те би одоо яг яах вэ? Яна юу олж гинэ гэд ингээд байгаа юм гэхдээ та бүхэнд яг үнэндээ байхгүй байгаа. Хэрвээ ингээд энэ хүнээс болоод та ингээл өөрөө те найз нөхөдтэй өстэй амар хэцүү байна. Наашаа ингээ үйлдэл хийгээгүй би одоо яах вэ гэж ингэж байгаа бол яг үнэндээ сэтгэл дотроо бол та энэ хүнээс болж бас нэх их шаналхгүй байгаа гэж гарч ирж байна. Яагаад вэ гэхээр энэ хүнээс болоод ихтлээ айхтар дарамтанд ороод амар сэтгэл санаар унаад ч юм уу те бүр ингээ байж сууж ядаад харилцаагаа сайжруулъя гэж бүр ингээд тэмүүлээд байгаа юм бол нэгдүгээр бүлгийнхэнд маань харагдахгүй байна. Тэгэхдээ яг нэг хэцүү байгаа зүйл гэх юм бол за ингээд үнэхээр өрн бит хоёрын харилцаа ингээд дуусж байгаа юм байна. Энэ хүн бол надад хайртай байхаа болцсон юм байна. Наашаа хизээч ингээд ер нь ирээдүйдтэй зүрх сэтгэлээ нээгээд надад өөрийгөө зориулаад ирэхгүй юм байна гэдэгтээ нэг тийм эвлэрж байгаа байдалтай болов байгаад байгаа. Тэр болохоор бас ингээд жоохон хэцүү санагдаж байгаа гэж гарч ирж байна. Гэхдээ энэ бол яг мэдрэмж нь болохоор шүү дээ та яг нэг юмыг ингээд өөрийн болгохыг хүсээ. За би одоо өстэй айгу сайн жишээ авъя. Нэг амар удаан хугацаанд худалдаж авахыг хүсэжсэн зүйлээ ингээд тий хизэнэ зарагдаад дууссан дахиж хизээж хийхдэггүй гэдгийг мэдрэхтэй адилхан тиймэрхүү л мэдрэмж байгаад байгаа харагдлаа. Ямар харамсмаар юм бэ те энэ бүх ингээл дуусж байгаа юм уу гэсэн ч гэсэндээ нэг энийг өөрчлөе барья гэд ингээд тэмцээд байгаа юм байхгүй. Гэтэ энэ нь болохоор та бүр ингээд бууж өгөөд те үнэхээр ингээд шаналаад дахиж цаашаа ингэж зовхыг хүсэхгүй байгаад байгаа ингээд бүр за үнэхээр дууссан юм байна гэж бодож байгаа биш. Зүгээр л тэгтлээ бас яг энэ хүн дээр нэг их энерги зарахгүй байгаа нэгдүгээр бүлгийнхэн маань л өөрсдөө харагдаж байна. Тэгээ ерөнхий энергийг харахад 6-гийн зоос доошоо харж гарч ирж байгаа гэхээр бас яг ингээд энэ харилцаанаас болоод нэг их айхтар emotional өндөр сэтгэл хөдлөлтөй байхгүй байгаа гэж шалтгаан юу вэ гэхээр та болохоор энэ харилцаанд ер нь өнгөрсөнд хэн илүү хичээл зүтгэл гаргасан бэ? Хэн одоо ингээд те энэ харилцаан дээр илүү өнгөрсөнд өөрийгөө зориулж исэн бэ. Тэрэн дээр бас аюул логик байдлаар хандж байна. За ер нь энэ харилцаа бол угаасаа л тэнцвэргүй байсан. Тэгээд аюул их хичээл зүтгэл гаргаж тэ нөгөө хүнээ гисэн тал нь бол ерөнхийдөө би. Гэтэл энэ хүнээс бол ер нь өмнө нь ч нэг их хичээл зүтгэл айхтар гарч байгаагүй. Тийм болохоор одоо ингээд бас гинт аюул өөрчлөгдөөл тэ бүх
бүх юм ингээд яг байран солигдоод энэ хүн намайг гэл яг юм төрөл арилжсан юм шиг болно ч гэж угаасаа байхгүй бах та гэж бодоод та бүхний одоо энэ хүн дээрээ тавьж байгаа хүлээлт өөрөө айгүй бага байгаа. Тийм болохоор ингээд энэ харилцаанаас болоод нэг их сэтгэл санаагаар унаад амар шаналаад байгаа юм бол нэгдүгээр бүлгийнхэнд маань алга. Таны бодож байгаа хүн чинь ер нь бол айгүй хүчтэй усны орттой байх магадлалтай харагдаж байна. Хилэнц мэлхий загас. За тэгээд энэ бас энэ хүний орд гарч ирлээ. Насаар ер нь бол залуу гэж хүзүр дээр бол гарч ирж байна. Яг тантай үеийнх юм уу альсвал өөрөөс чинь жоохон дүү байж иж магадгүй. Тэгээд бас ихэр хумах жинлүүрийн орд болвол гарч ирлээ. За одоо болохоор яг нөгөө хүний чинь бодол мэдрэмж рүү орё. Тэгэж асуухад энэ хүн тань руу гэхдээ үйлдэл бол хиймээр байгаа гэж хүзүртээр гарч ирж байна. Тэгэхдээ ингээд саваанууд айгүй их гарч ирж байгаа байхгүй. Ялангуяа 7 болон 9 саваанууд гарч ирж байна гэд тэгэхээр энэ хүн яг ингээд харилцааг одоо урагшлуулахад жоохон бэлэн биш байгаад байгаа харагдаж байна. Яг тань руу үйлдэл хийгээд харилцаа холбоо тогтоогоод ороод ирэх гингүүт та хоёрын өнгөрсөнд айгүй их зүйл болцсон байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Ер нь хамтдаа нэлээд хэцүү зүйлстэй бас өнгөрсөнд цогтаа нүүр тулаад яг ингээд би бинээсээ нүүр буруулаад тэ та энэ хүнд айгүй гомдоод ч юм эсвэл энэ хүн ч гэсэндээ танд гомдоод ингээд өнгөрсөнд та хоёр харилцаан дээр ямар нэг байдлаар нэг бол хүнд зүйлстэй нүүр тулаад тэгээд ингээд холцсон аль эсвэл харилцаагаа хоёулаа болгож бүтээх гээд яг үүндээ учраа олж чадаагүй л гэж гарч ирж байна. Тийм учраас ер нь бол яг таны энэ бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүн чинь тань руу үйлдэл хиймээр байгаа ч гэсэндээ бүр ингээд заримдаа үнэхээр ингээд яарад сандраад тань руу гинт холбогдмоор, гинт залгамаар тэ гинт таны байгаа газар энэ төр явж очимоор санагддаг байгаад байгаа байхгүй юу? Тэгэхдээ яг ингээд бит хоёрын өнгөрсөндөг харилцааны асуудал болвол арай дэндүү их байгаад байна л гэж энэ хүн бодож байгаа харагдлаа. Тэгээд таныг болохоор ер нь өөрт нь яг ямар сайн хандж ийсэн те өөрт нь яг ямар их тусдын болсон гэдгийг бол энэ хүн гэхдээ айгүй сайн мэддэг. Таныг болохоор яг ингээ партнер талаас, хамтрагч талаас бол айгүй үнэлдэг гэж гарч ирж байгаа байхгүй юу? Ингээд би яг энэ хүнтэй хамт байх юм бол айгүй аз жаргалтай байна хаа. Би хичээх юм бол те бит хоёр нэг нэгэндээ амар гоё хэрэгтэй, хэрэгцээтэй, үр өгөөжтэй хүмүүс байж чаднаа гэд энэ хүн бол гэхдээ одоо буцаж ирэх юм бол штэ те яг таны энэ хүнийг ингээд шүмжлээд байдаг бодол байгаа шүү дээ. За ер нь өнгөрсөнд харилцаа балансгүй тэнцвэргүй байсан, илүү хичээл зүтгэл гаргасан, илүү өөрийгөө дайчилсан тал нь биш дээ гэдэг ч юм уу. Ийм байдлыг чинь бас яг энэ хүн бол мэдж байгаа. Ер нь бол харилцаанд ингээд цогтой байсан юм чи энэ хүн бол гадарлана. Тэгээд тань дээр одоо буцаж ирэх юм бол энэ хүн ер нь бол яг урт хугацааны харилцаанд бэлэн болцсон тий танд яг бодиттой тусламж дэмжлэг үзүүлж чадах танд өөрөө хэрэгтэй хүн бас байхыг хүсэж байгаа харагдаж байна. Гэтэл одоохондоо тэрийг бол тийм амархан бүтчих зүйл гэж бас ер нь харахгүй байгаад байгаа бууж ирж байна. Ер нь юм л бол та хоёр ингээд жоохон буруу ойлголцоод байдаг, маргаан зөрчилдөөн дунд нь үүсээд байдаг. Тэгээд ингээд та хоёр яг нэг хамттай бай болчих бүтчих гингүүт ягаад ч юм ингээд та хоёроос шалтгаалга альсвал заримдаа та хоёроос ч бүр шалтгааллахгүй байх юм гадны саад дотгорууд гарч ирээд байдаг гэж энэ хүн бодож байна. Тэгээд танд бол яг хэрэгтэй хүн байхыг хүсэж байна. Гэхдээ одоохондоо болвол ингээд жоохон ганцаараа байхыг илүүд үзэж байгаа. Яагаад вэ гэхээр энэ хүн бас яг 6-гийн зоос шиг танд хэрэгтэй, цаг завтай, мөнгө санхүүгийн хувьд боломжтой ч юм уу те ийм хүн болох гэж бас ер нь бол одоо өөрийнхөө амьдралд жоохон тэмцэх хичээх шаардлагатай байгаа гэж гарч ирж байна. Энэ хүний хувьд болохоор харилцаа бол дуусаагүй байгаа гэж болвол гарч ирж байна. Яг энэ харилцаатай нүүрэлтгээс жоохон цухтаагаад байгаа гэж гарч ирлээ. Гэхдээ энэ хүнд бас ер нь бол танд бас гомдож явдаг юмнууд байна. High Priestess доошоо харж гарч ирж ийн гэхээр ер нь өнгөрсөнд та энэ хүнд айгүй хатуу хандсан. Ингээд та энэ хүнээс бас жоохон нүүр буруулсан юмнууд бол байдаг гэж магадгүй. Гэхдээ тэр нь яг ямар энергиээр орж ирж байна вэ гэхээр штэ энэ хүн болохоор ингээд таныг өөрийг нь хизээд ойлгоно, хизээд ингээд дэрэгдэн байна те. Ингээл ерөөсөө надад бол энэ хүн одоо ингээд таныг өөрт нь хизээж хайртай байхаа болохгүй, өөрийнх нь бүх цаг үед яг ингээд хажууд нь байж гэн өөрт нь боломж олгох болно гэж бодсон чинь та яг нэг тгээгүй. Ер нь бол энэ хүнд айгүй хүүтэн хүндий хандсан байна л та. Та ч энэ хүнийг өнгөрсөнд ер нь бол өөрөө орхиж хайсан байж иж магадгүй. Тэгээд тэрнээс болоод энэ хүн болвол
энэ харилцааныхаа талаар яг одоо бол нэг их бодмооргүй, жоохон нүүрэлтмээргүй байгаа сэтгэл дотор бол жоохон цухтаагаад яваад байгаа харагдлаа. Тэгээ таныг болохоор нь шүү дээ, өөрийг нь ерөнхийдөө мартаад яг ингээд энэ хүн болохоор бас яг жоохон чадахгүй байгаад байгаа харагдаж байна л да. Ер нь бол танаас болоод ингээд зовж шаналдаг юмнууд бол энэ хүнд байгаа. Яг ингээд нэг уучраа болохгүй яваад тахт нь та аль хэзээ энэ харилцаанаас гарч яваад уучраа болоод яагаад ч юм энэ хүний таныг их мэдрэмж амар хүнд, энэ хүн танд айгүй гомдсон байгаад байтал та болохоор ингээд энэ хүнтэй харилцсан ч яах вэ, харилцаагүй ч яах вэ ингээд нэг юм хөнгөн мэдрэмжтэй болцсон, өөрийнхөө амьдралд ер нь бол урагшлаад хичээгээд явж байгаа юм шиг санагдаж байгаа нь энэ хүн танд бас итгэхгүй байх, энэ харилцаан дээрээ гой юм төсөөлж бодож ирээдүй харж чадахгүй байх нэг шалтгаан болчиход байгаа гэж гарч ирлээ. За одоо болохоор Oracle-уудыг харъя. Тэгэхээр Free Yourself гэдэг карт гарч ирсэн. It's time to take back control of your life гэж гарч ирж байна. Ер нь таны бодож байгаа хүн чи энэ харилцаанаас өөрийгөө жоохон чөлөөлөөд заяа. Ингээд таныг жоохон мартахыг хүсэж байгаа энерги байна. Гэтэ ингээд байгаа шалтгаан нь гэх юм бол ер нь танаас move on хийж чадахгүй, таныг орхиж чадахгүй, ингээд нэлээд удаан явж байгаа гэсэн үг. Сэтгэл дотроо ингээд тантай болсон өнгөрсөн дөх зүйлсийн талаар нэлээд их бодож шаналаад идэг бол харагдлаа. Тэгээ энээсээ одоо бол яг өөрийгөө чөлөөлөх гэж айгүй хичээж байна. Хоёр дахь карт болохоор keep an open mind гэж гарч ирлээ. За your soulmate may differ from your usual type and expectation гинэ. Ер нь энэ хүн бол гэхдээ жоохон хайр дурлалын харилцаан дээр ер нь амьдралд одоо жоохон нээлттэй хандахыг хичээж юм. Тэгээд таныг болохоор яг ингээд бас өнгөрсөнд яг энэ хүн өөрөө бүр ингээд soul mate ч юм уу заяаны ханаа гэж бодож исэн. Гэтэл та жоохон энэ хүний хувьд ингээд бодож иснээс нь өөр хүн байсан юм шиг одоо санагдаад байгаа гэж гарч ирлээ. Таныг яг ингээд за энэ хүн бол ийм шүү тийм шүү гэж ер нь бол өөрийг нь ингээд байнга хайрлна, байнга ойлгоно, байнга цухтаа ингээд ер нь бол байх болно ч юм уу амар гэгээлхээр өөрт нь айгүй хайртай гэж бодож исэн чинь та яг тэр бодлоос нь нэлээд зөрөх, нэлээд өөр гэдгээ бас баталж нотолж харуулсан юм шиг бол гаргаж ирж байна. Paradise гинэ happiness, expansion, joy, playfulness, oneness, enjoying each other. Гэхдээ та хоёр яг хамт байх үедээ бол заяа ер нь бол нэлээд аз жаргалтай байдаг гэж гарч ирж байна л да. Ялангуяа энэ уншлагыг сонсож байгаа насанд хүрсэн хүмүүсийн хувьд гэх юм бол жоохон юм романтик мөчүүд байна шүү дээ, жоохон нэмэх 18 талдаа. Яг тийм зүйл дээр та хоёр гэхдээ айгүй тохирдог юм шиг байна. Хэрвээ та хоёрын дунд тийм зүйл болж исэн бол яагаад ч юм тэр энерги бол шууд гарч ирлээ. Яг ингээд цухтаа нэгнтэйгээ байх үедээ ингээ хоёлаа диваажинд очсон юм шиг санагддаг. Яг хамтдаа байж явах үедээ гэхдээ та хоёр айгүй аз жаргалтай, айгүй тийм баяр баясгалтай нэг нэгнээрээ ингээд жоохон тоглоом тохууч хийгээд идэх ч юм уу. Их тийм хөвгчлөлтэй одоо хасаад байдаг та ингээд би нэр айгүй тоглоом хийдэг play fight гэж хэлдэг штеп ингээд тоглоод байгаа ч юм шиг ноцтолдод байгаа ч юм шиг мэддэхгүй. Тиймэрхүү юм та хоёрын дунд бол айгүй байдаг байсан талаар энэ хүн бол бодож байна. За clock гэдэг карт гарч ирлээ. Need time, takes time, in time, cycles, time to heal, progress. Ер нь бол энэ хүнд хугацаа хэрэгтэй байгаа. Ер нь өөрийгөө жоохон эдгээх хугацаа хэрэгтэй байгаа даа. Ганцаараа байхад нь дахиад хурах хугацаа хэрэгтэй байгаа бууж ирлээ. За энэ картаар бол ер нь таны асууж байгаа хүн яг баригдсан байдیں۔ Showing out гэдэг карт гарч ирсэн. За I'm acting like I don't care about what happened between us, but I do. I just want to appear unbothered гэж байгаа байхгүй да. Ер нь бол энэ харилцаа холбоогүй байгаа хүн ч одоо ингээд сүүлийн үед амьдралдаа айгүй эрчимтэй, дөхтэй байгаа л те. Social media энэ төр амар их зураг мурга постлол, хийж байгаа ажил төрлөө постлол. Ер нь бол өөрийнхөө төлөө хичээгээд бүх юм нь айгүй гоё болж байгаа, бүтэж байгаа, аз жаргалтай нэг таныг гэхгүй байгаа юм шиг харагдаж байж магадгүй ч гэсэндээ энэ хүн бол үгүй гэж гарч ирж байна. Ингээд бит хоёрын дунд өнгөрсөнд юу болсон талаар би ерөөсөө бодохгүй, тоохгүй байгаа юм шиг хичээж байгаа ч гэсэндээ ерөөсөө тийм бишээ. Би зүгээр яг ингээд энэ нөхцөл байдлыг нэг бодохгүй байгаа юм шиг ингээд nonchalant буюу одоо ингээд хайнх бүх юм зүгээр байгаа юм шиг би байх гэж хичээж байна гэдэг карт бол гарч ирсэн. За одоо болохоор энэ хүний танд хэлхийг хүсэж байгаа зүйлсийг харъя.
Энэ картаас та ашиглаагүй маш их болсон байна. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй харилцаа холбоогүй байгаа хүн нь тэдний талаар юу гэж бодож юм, юу хэлхийг хүсэж юм хэлж өгөөч. За 2 карт унж гарч ирлээ. Хоёуланг авнаа. За I'm trying to be someone you can trust гинэ. Би яг чиний итгэж болох үед тийм хүн байхыг хүсэж байна, хичээж байна гэдэг утгатай карт гарч ирлээ. Тийм, ер нь бол өөрийнхөө амьдралд энэ хүн бас хичээж илүү сайжирж, илүү мундаг болохыг хүсэж юм. За тэгээ хамт гарч ирсэн карт нь болохоор we need to let each other go. За тэр болтол гэхдээ бит хоёр нэг нэгнээ тавьж явуулсан нь зөв байхаа гэдэг ийм зүйлийг бас хэлхийг хүсэж ах шиг байна. За ингэж гарч ирлээ. Other people were interfering and trying to control me. За бит хоёрын харилцаанд ер нь өөр хүмүүс оролцоод тий намайг яг ингэж чамаас хойшин татаад байна гэдэг утгатай мессеж гарч ирлээ. Энэ бол одоо гэр бүлийн гишүүд, найз нөхөд энэ төр юу ч байж иж болно. 3 дахь читгээд гэж гэхдээ бол надад нэг харагдахгүй байна. Нэг бити үйлдэлхээ яах юм бэ энэ төр гэдэг ч юм уу тий тиймэрхүү юм хийж байгаа хүмүүс бол бас байж ах магадлалтай. За I am working on myself so I can come back. Please wait for me гэж гарч ирж байна. Би өөрөө дээрээ ажиллаж байна. Би илүү сайжрах гэж хичээж байна. Тэгжээж би буцаж ирж чаднаа. Намайг ингэж хүлээгээч гуйж байна гэдэг утгатай мессеж бас гарч ирлээ. Ер нь яг нэг юм хаалттай энергийнхэн цаана өөрөө дээрээ ажиллаад байгаа энерги нь яг хүчтэй байгаад юм байна л да. За I am lost. I don't know what to do гинэ. Тийм, ер нь бол одоо ч гэсэндээ гэхдээ өөр дээр амар хичээгээд байгаа ч гэсэн нэг л амьдралд жоохон уучраа олж өгөхгүй өөрийгөө жоохон алдсан байдалтай ингэ яваад байгаа л гэж гарч ирж байна. За Knight of Swords. Тэр юу гэж гарч ирэх нь вэ? За don't forget about me. I haven't forget about you. Намайг бити мартаараа яад вэ гэхээр би чамайг бас мартаагүй байгаа шүү гэдэг утгатай мессеж гарч ирлээ. За please understand that I need space right now. Надад одоо яг хувийн орон зай жоохон хол ингээд байх те харилцаа холбоогүй байх нь илүү дээр илүү хэрэгтэй байгаад байгаа гэдгийг ойлгоорой л гэж хэлээд байгаа харагдаад бах юм. За our connection is complicated. There are issues out of our control гинэ. За хоёулангийнхын харилцаа бол маш эдрээтэй болсон. Хоёулангийнх нь яг ингээд хэрээс хитэрсэн тэгээ хоёулынх нь мэдлээс хитэрсэн асуудлууд бас байна гэдэг юм гарч ирлээ. Тий өнгөрсөнд ер нь бол та хоёрын донд нэлээд том буруу ойлголцол зөрчилтөө энэ төр үүсээд тэр чи яг ингээд одоо харилцаа холбоогоос сэргээ одоо харилцааг гээд тэгэнгүүт ингээд өнгөрснийг айгүй тент хийцэн. Өнгөрснийг айгүй ингээд бохирдуулсан юмнууд та хоёрын дунд байгаад байгаа. Тэгээ тэр асуудлуудаасаа болоод одоо яг нэг нэгнтэйгээ нийлж цуг байх энэ хүний зүгээс бол айгүй хэцүү байгаад байгаа харагдаж байна. Гэтэл тэрийг бодвол нэг та бол нэг тоогоод байгаа юм бол бас нэг харагдахгүй байна. Энэ хүний хувьд айгүй хүн дээр тусаад байгаа юм шиг байна. За karmic connection moving from the patterns гэнэ. За ингэж нэмэлт. За тийм ээ the thoughts of you drives me crazy. Би чамайг ингээ бодохоор бүр яг галзуурах гэдэг гинэ. Гэхдээ сайн талаараа заяа ингээд өөрийг чинь бодоод айгүй хэцүү байх гэдэг харагдаж байгаа байхгүй өөрт чинь ингээд татагдаад идэг таны бодох тусмаа. Тэгэнгүүтээ энийгээ болохоор ингээд за энэ бол өстой ингээд амар karmic байгаад шүү те. Ингээд би нэг хүнд ингэтлээ татагдана гэдгийг нэг хүнийг ингэтлээ бодно гэдэг нь одоо яавч бас сайн зүйл биш ээ. Эрүүл ухаанаар бас ингээд те бодоход бол энэ бол яалтчгүй зүгээр юм биш ээ гэж бодоод энэ хүн бол нэлээд энэ харилцаагаа жоохон karmic enter гэж бодох гэж бас хичээж байгаа харагдаж байна. Тэгснэ хэрнээ ерөнхий энергийг харахад болохоор I know that we are spiritually connected. Хоёулаа бүр ингээд зүрх сэтгэлийн те сүнсний холбоотой гэдгийг би мэдэрдэг гэдэг утгатай мессеж гарч ирлээ. Ер нь бол жоохон тийм зарим юмны утга учир энтрийг бол
сайн ойлгодог хүн шиг бол хараглаа. Хувь заяанд итгэдэг. Одоо жишээлбэл энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэйчүүдийн хувьд бол энэ хүн эрэгтэй хүн гэхэд нэлээд ингээд тийм романтик дуу. Юмнаас ер нь бол ингээд утга учир хайдаг, үлийн үр итгэдэг ийм хүн байх шиг байна. За одоо болохоор энэ хүн танаас юу нуугаад байгаа вэ гэдгийг би харах болно. Энэ картаар үзчихье. Нуугаад байгаа юмнууд, хэлж чадахгүй байгаа юмнууд. Тэр нь юу вэ? За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн одоо бодож буй харилцаа холбоогүй байгаа хүн нь тэднээс яг юуг нууж байна вэ? Сэтгэлдээ нууж буй хамгийн том зүйлийг гаргаж ирээч. Judgment. Нууж байгаа юм ингээд гарч ирээ баригддаг за. Empress. High Priestess доош харсан гарч ирэж. Empress доош харсан талбарлаж. Ace of Swords. Ерөнхий энергиудыг харахаар бүр ийм картууд бууж ирж байна. За, нуугаад байгаа зүйл нь гэх юм бол биш үү? Нэгдүгээр бүлгийнхний маань хувьд энэ харилцаа холбоогүй байгаа хүн чинь яагаад ч юм таныг өөр хүнтэй болцсон гэж бодоод байгаа харагдаж байна да. Энэ болохоор биш үү? Яг картан дээр харах юм бол эрэгтэй нэг өөр эмэгтэйтэй тэрвэрлдэж байгаа. Тэгээ энэчнээс нэг эмэгтэй ингээд харж байгаа карттайгаа гэтэл тийм биш заяо. Яг ингээд таныг өөр хүнтэй болцсон байгаад байна гэж энэ хүн гэхдээ өөртөө бүр маш ихтэйгээр бодож байна. Тэгээд надад л өмнө ч гэж бодсон штэ. Надад л ингээд амар хайртай. Надад л яг ингээд нэг юм амар гоё халуун дулаан сэтгэл те хайр халамжаа ингээд гаргадаг гэж би бодсон байдал үгүй байна. Өөр хүнд ч гэсэндээ ингээд зүрх сэтгэлээ зориулаад ингээд бас явж байдаг юм байна гэж таныг яг энэ харилцаа холбоогүй байгаа хүн чинь бодоод байна да. Тэгээ энэ талаар бүр мэдсэн гэж гарч ирээд байгаа байхгүй. Зарим хүмүүсийн хувьд та өөр хүнтэй явж байгаад ч юм уу ингээ гадуур явж байгаад те гэхдээ тэр хүн чинь таны найз ч юм уу ажлын хүнч байж иж болно. Энэ хүнтэйгээ таарсан бол яг буруу ойлгосон байгаа даа харагдчих шүү. Ямар ч байсан гэсэн нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийг маань энэ харилцаа холбоогүй байгаа хүн нь өөрөө яг өөр хүнтэй болчих гэж айгүй ихтгэлтэй бодоод байгаа харагдаж байна. Яа ингээд зөвхөн надад л хайртай гэж бодсон. Зөвхөн надад л ингээд зүрх сэтгэлээ зориулаад намайг мартаж чадахгүй. Одоо ингээд таны хувьд энэ хүн өөрийгөө аюу үнцэнтэй гэж бодсон байгаа байхгүй да. Гэтэл ингээд үгүй та энэ хүнийг мартцсан өөр хүмүүстэй уулзаад амьдралаа шинжилээд ингээд явж байгаа нь бол энэ хүний хувьд аюу хэцүү зүйл байгаад байгаа харагдаж байна. Тэгээд дөрвийн илт дээр дөрвийн саваа гарч ирж байгаа байхгүй юу? Нуугаад байгаа зүйл нь гэх юм бол энэ хүн тантай яг нийлээд хосууд болохыг гэхдээ амар хүсдэг. Тэгэд өнгөрсөн болохоор нь штэ. Яг энэ болохоор ингээд нэг тийм та хоёрын өнгөрсөн энэ болохоор ингээд тэр хүсэж байгаа ирээдүйн шиг харагдаж байгаа байхгүй юу? Та хоёрын өнгөрсөн болохоор юу нэг харилцаа холбоогүй байдал амар олон дахин давтагдсан байх боломжтой. Ганцхан удаа ингээд харилцаа холбоогүй болоод тэгэл харилцаатай болсон ч юм уу тиймэрхүү юм байхгүй. Ингээд байнгын тэгээ нэг харилцаа холбоотой болоод нэг харилцаа холбоогүй болоод нэг юм on and off асаж унтарсан харилцаатай айгуутай явцсан. Тэгээд тэр өнгөрсөнд бас ер нь бол таныг ингээд амар гомдоож исэн. Та энэ хүнээс болоод бүр ингээд имлэгт хөвцсөн ч юм уу те аль эсвэл бүр ингээд би мах бодож айгуу ингээд дороотсон ханаа том хүрээ те бүр яг ингээд сэтгэл санаагаар бүр энэ хүнээс болоод ингээд амар унсан юмнууд байдаг гэж юу нь бол бодд юм байна.
Гэтэл энэ хүний хүсэж байгаа зүйл нь болохоор одоо хэлэхгүй нуугаад байгаа юм нь болохоор уг нь бол таныг аюул аз жаргалтай байгаад байлгаад өөртөө чи аюул гоё хусын харилцааг эхлүүлэхийг болвол хүсдэг гэдгээр нууж байгаа. Тэгээ энэ хүний хувьд бол харилцаанаас гэхдээ яг чин сэтгэлтэй бол ингээ гарч явж чадахгүй л байгаа юм байна. Ингээ харилцаа холбоогүй байгаа нь бол ер нь энэ хүний хувьд яг үнэндээ төр завсарлага. Өөрөө болохоор тэ бит хоёрын харилцаа дуусцаа энэ тэрэг гэж өөртөө аягүй итгүүлэх гэж хичээдэг харагдаж байна. Тэг ингээд ер нь та хоёрын дунд ингээд өнгөрсөн аягүй шудраг бус зүйлс босно л гэж энэ хүн бодоод байгаа харагдаж байна. Ер нь хийж болохгүй зүйлийг энэ хүн танд хийсэн. Эсвэл та хоёрын дунд ингээд маш шудраг бус зүйл болсон байж иж магадгүй. Тэг энийг болохоор уншлах сонсож байгаа хүмүүс маань өөрсдөө л сайн мэднэ. Араар тавилт энэ төр гэж бол харагдахгүй. Нэг нэгнийхээ moral ёс зүй ч юм уу те нэг давж болохгүй даваа гэж байдаг штэ. Тим юм руу яг ингээд яваад орцсон. Тэгээ энэс болоод энэ хүн бол танд хайртай, сэтгэлтэй. Гэтэ яг танигч буруутгаад байгаа юм биш. Гэтэл ер нь бол ингээд та хоёрын дунд те аюу тийм болохгүй зүйл болцсон гэх юм уу. Тэгээ тэрнээс болоод энэ хүн бас таны зарим нэг амар хүүтэн хүндий талуудыг харсан. Тэр нь энэ хүнд айгүй хэцүү санагдсан байна. Тэгээ цаашид ч гэсэндээ ингээд таныг өөрт нь айгүй гоё зүрх сэтгэлээ зориулахгүй байхыг гэдгээс айгаад яг үнэндээ бол энэ хүн танд хайртай, сэтгэлтэй, зүрх сэтгэлээ илэрхийлээд үйлдэл хийгээд ирмээр байгаа ч гэсэндээ яг бүр энэ мэдрэмжүүдээ ингээд нуугаад байгаа гэж гарч ирж байна. Хайртай, сэтгэлтэй гэдгээ нууж байгаа. Яг үнэндээ тантай нийлээд хосууд болмоор байгаа. Таны талаар энэ хүн бодож шаналдаг. Яг үнэндээ энэ хүн бол харилцаан дээр төр завсарлага авчаад байгаа гэдгээ танаас гэхээс илүү баг өөрөөсөө нууж байна. Яагаад гэвэл ерөнхий энергийг харахаар за бит хоёрын харилцаа ингээд ер нь дуусвал хин хинтэн зүгээрээ. Бит хоёр амар өөр хүмүүс юм байна гэдэг ч юм уу те. Угаасаа энэ харилцаа ингээд цаашаа үргэлжлэх ямар ч боломжгүй болцсон гэж энэ хүн логикоор бол бодоод байгаа. Логикоор бит хоёрын харилцаа зүгээр дууссан дээр бит хоёр байснын дээр гэж бодож байгаа байхгүй. Гэтэл зүрх сэтгэлдээ энэ харилцааг тавьж явуулж чадахгүй байв. 8-ын бүр аяга доошоо харж гарч ирж байна гэхээр танд сэтгэлтэй хайртай учраас энэ хүн бол сэтгэлтэй таныг тавьж явуулж чадахгүй байгаа гэж маш тодорхой бууж ирж байна. Гэтэ хамгийн одоо яг хүсэж байгаа зүйл нь гэх юм бол танаас болоод ингээд шаналаад шүн ундаж чадахгүй байдаг ч юм уу те маш хэцүү байдаг байгаа байхгүй юу? Тэр мэдрэмжүүдээ бас яг ингээд нуухыг айгүй хичээж байна. Нууж байгаа зүйл нь гэх юм бол энэ хүн яг ингээд болоод байгаа юм шиг те таныг юусаа санахгүй байгаа юм шиг байгаад байгаа ч гэсэндээ үгүй яг үнэндээ сэтгэлтэй энэ хүн бол одоо ч гэсэндээ танд хайртай бүр ингээ хүсээд таныг тавьж явуулж чадахгүй байгаа гэдгийг айгүй нуух гэж оролдож байгаа гэж гарч ирж байна. За ингээд уншлага маань дуслаа. Нэмэлтээр болохоор бид нэр за энэ хүн тань дээр яг эргэж ирэх үү, эргэж ирүүлэх хизээ эргэж ирэхээр байна. Тэгээ та хоёр яг нийлэх үү гэдгийг асууна. Тэгээ энэ хүн таны амьдрал цаашид байх хэрэгтэй хүн мөн үү гэдгийг асууна. Тэгээ та энэ харилцаан дээр яах хэрэгтэй вэ? Энэ хүнийг хүлээх хэрэгтэй юу гэдгийг асуух болно. Ингээ баярлаа. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ 29-ийн тоотой ингээд 2 хос тэрвэрлдэж байгаа. Яг эмэгтэй нэг эрэгтэйгийн хараас тэрвэрж байгаа. Энэ картыг сонгосон байх учиртай. За энэ карт бас зүгээр ч нэг гарч ирээгүй юм шиг байна. Ягаад вэ гэхээр уншлагатай айгу холбоотой юм шиг надад санагдлаа. За энэ талд болохоор та харилцаа холбоогүй байгаа хүний өөрөө юу гэж бодож мэдэрч байгаа вэ? Энэ талд харилцаа холбоогүй байгаа хүн чинь таны талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ гэдгийг асууж байгаа. За тэгэж асуухад болохоор таны орд айгүй хүчтэй хилэн цайж магадгүй. Эрэгтэйгийн чинь орд болохоор таны орд бол одоо хилэнц мэлхий загас гэсэн усны орд их гарч ирлээ. Эрэгтэйгийн орд болохоор мэлхий арслан хон нум гэсэн ордууд айгүй хүчтэй гарч ирж байна. За галны орд ерөнхийдөө бол байна бас эрэгтэй талаас. Арслан нум айгүй хүчтэй гарч ирлээ. Тэгээ сарны орд нь үхэр байх боломжтой. Хин нэг нь сарны ордноос мэлхий байх боломжтой харагдаж байна. За таны хувьд болохоор 2 дугаар бүлгийнхний маань хувьд болохоор та энэ хүнийг ихтэй гомдооцсон юм шиг бууж ирээд байна. Яагаад вэ гэд тэгэхээр штэ та болохоор энэ харилцаагаа ер нь эргэж сэргээж нөгөө хүнтэйгээ ойлголцож
цухтаа байхыг маш их хүсэж байгаа гэж хүзүр дээр бол гарч ирж байна. Нэг ярилцах юмсан, ойлголцох юмсан тий. Тэгээ та хоёрт бас юм дундын найз нөхөд байдаг гэж магадгүй хамт ажиллагч хүмүүс байх бас зарим хүмүүсийн хувьд магадaltaй. Тийм болохоор ер нь таараад уулзаад нэг ярилцах юмсан, ойлголцох юмсан, эргэж нэгдэх юмсан тий харилцаа холбоогоос сэргийлэх юмсан гэсэн хүсэл 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүст маань өөрсдөд нь маш их байгаад байгаа харагдлаа. Гэтэл эрэгтэйгийн хувьд болохоор ер нь бол танд амар гомдсон ингээд танд яг хүүтэн хүндий хандаад байгаа гэж та бодож байгаа байхгүй. Гэхдээ энд нь та гомдохоосоо илүүтэй учир шалтгааныг нь та бүхэн бас өөрөө мэдээд байгаа харагдаж байна. За би ер нь ууралцсан юм а тий. Би яг ингээд одоо эргээд бодоход бас айгүй шалтгаангүй тий учир утгагүй нөгөө хүн рүүгээ стрессдэж бухимдсан байна. Нөгөө хүндээ би айгүй хатуу хандсан байна гэдгээ 2 дугаар бүлгийнхэн маань бол өөрсдөө мэдж байгаа гэж бууж ирж байна. Тэгээ та энэ хүнтэй бол ер нь маш урт хугацааны ирээдүй хардаг. Ер нь хинтээ цаашаад урт хугацаанд хамттай байж тий гэр бүл зохиож тогтвортой ингээд цогтой баймаар байна. Тэр ирээдүг та энэ хүнтэй хардаг учраас ер нь 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө баг уучлалт гуйгаад ордог юм уу энэ төр гэсэн тийм бодлоо байна. Харилцаагаа бүр ихнээс нь ингээд дахиад эхлүүлэх бол хүсэлтэй байгаа гэж гарч ирж байна. Ихэнх гэхдээ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань угаасаа гэр бүл болцсон. Тэгээд ямар нэг юмнаас болоод маргалдаж муудалцаад харилцаа холбоогүй болцсон байх магадaltaй. Тэ хамгийн гол нь одоо ингээ ууралж тэ бухимдсан нөгөө хүнтэйгээ би ерөөсөө чамтай ирээдүй харахгүй байна, би чамтай цуг байхыг хүсэхгүй байна энэ төр гэсэн тал нь бол манай 2 дугаар бүлгийн өөрсдөө авах магадлал маш их өндөр. Тэгээд ингээд өнгөрсөн урт хугацааны харилцаатай байгаагүй байсан ч гэсэндээ та ирээдүйд энэ хүнтэй урт хугацааг харж байгаа. Урт хугацааны хамтын амьдралыг харж байгаа. Тийм учраас ер нь бол удаан хамт байсан хүмүүс маань тий яг эргээд нэг нэгнээсээ одоо ингээд уучлалт гуйгаад ялангуяа одоо бараг та төрүүлж уучлалт гуйгаад харилцаагаа дахиж бүр ингээд тгээс нь дахиж шинээр эхлүүлээд хичээгээд явхад бол бэлэн байна. Нөгөө нэг хэсэгтээ ер нь бол энэ хүнтэй урт хугацааны ирээдүй харж байгаа хүмүүс маань болол одоо ингээд уучлалт гуйгаад ямар ч гэсэн гэсэн харилцаа холбоо маш их хурдан сэргээхийг хүсэж байгаа бол харагдлаа. Тэгээд та болохоор ер нь л энэ хүн рүүгээ яг ингээд өөрөө төрүүлээд үйлдэл хийчээ, өөрөө хичээл зүтгэл гаргachээ гэд бүр энэ хүн рүүгээ маш их татагдж байгаа, маш их тэмүүлж байгаа тий бүр ингээд байж ядсан байдал 2 дугаар бүлгийнхнаас мэдрэгдэж байна л да. Гэхдээ яг жоохон зөрүүдлээд байгаа гэж иж магадгүй. За би төрүүлж үйлдэл хийхгүй шүү. Өөрийгөө барина шүү гэд яг ингээд хичээгээд байгаа харагдаж байна. Гэхдээ хамгийн гол зүйл бол та энэ хүнийг ерөөсөө алдахыг хүсэхгүй байгаа гэж гарч ирж байна. Ерөнхий нэрэг дээр ч гэсэндээ та энэ хүндээ бол өөрөө айгүй хайртай, бүр маш сэтгэлтэй. Тэгээ тэрийг та бүхэн бол өөрөө айгүй сайн мэдж байгаа. Тэгээ энэ хүндээ бол айгүй хатуу хандсан, муухай ашигласан тий. Бүр ингээд энэ хүнийхээ бардам зан эйгөө одоо юу гэдэг бүх юмыг ингээд гимтээцэн гэдгээ та бүхэн бол өөрсдөө айгүй сайн мэдж байгаа учраас эргэж аль болох хурдан эвлэрмээр байгаа бол харагдлаа. За одоо болохоор таны харилцаа холбоогүй байгаа хүн чинь таны талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэд тэгэнгүүт харилцааг болохоор хөрхий яг ингээд чааваас дууссан л гэж бодоод байна л да. Яагаад дууссан бэ гэхээр дандаа эмэгтэй зурагтай картууд байгаа байхгүй юу? Таныг энэ харилцаагаа дуусгацсан. Та бол өөртөө ингээд дахиж цаашаа харилцах ч юм уу те энэ харилцаанд боломж олгох, энэ хүнтэй ирээдүй харах ямар ч хүсэлгүй байгаа гэж таны холбоогүй байгаа хүн чинь бодож байна. Тэгээд энд болохоор та уг нь энэ хүнд аягүй хайртай сэтгэлтэй байгаад өөрөө тэрийг мэдрээд байгаа шүү дээ. Гэтэл энд болохоор таныг болохоор яг өөрт нь хайргүй дээ л гэж энэ хүн бодож байна. За ер нь бол надад те хайргүй, сэтгэлгүй, надад дахиж зүрх сэтгэлээ ерөөсөө зориулахгүй. Тэгээ энэ хүнд болохоор яах вэ нэг бас тантай таарах, ярилцах ч юм уу таны нүдэнд өртөх одоо ингээд нэг тийм харилцаагаа бүр дуусгачихгүй байх хүсэл байна л да. Гэхдээ үйлдэл хийгээд тэгэнгүүт энэ хүн угаасаа танаас татгалцсан хариу авна гэж бүр маш өөртөө итгэлтэйгээр бодоод байгаа харагдаж байна. Тэгээ энэ харилцаа дуусцанд бас өөрийгөө буруутгах байгаа юмнууд байгаа. За надаас бас ийм юмнууд байгаа да, ийм асуудлууд байгаа да гэд ер нь бол одоогоор маш их сэтгэлийн шаналлалд автчихсан байгаа гэх юм уу. Тэгээ яг ингээд тань руу бол буцаж ирэх хүсэл байгаа ч тийм зориг байхгүй. За би яг ингээд одоо ингээд тань руу үйлдэл хийгээд ороод ирлээ гэхэд Битүүрийн харилцаа цаашаа үргэлжлэхгүй дээ. Таныг бол өөрийг нь яг хүлээж авахгүй дээ л гэж бодож байгаа харагдаж байна. Таныг бол өөрийг нь бүр санахчгүй бодохчгүй бүр хатуу хэлэхэд ингээд намайг бол бүр харахыг хүсэхгүй байгаа гэж бодоод байгаа харагдаж байна л да. Тийм учраас ямар ч боломж одоо найдвар байхгүй учраас би үйлдэл хийгээд яах вэ гэж бодоод маш их сэтгэлийн шархалчихсан байдалтай байна. Тэгээ энэ хүн бол танд хайртай гэж гарч ирж байна. Empress дэшээ харж гарч ирж байна гэхээр за энэ хүнтэй ингээд өнгөрсөн дайг удаан хосууд байгаад та бүхэн салцсан байгаа бол таныг яг ирээдүйд гэрлэх хүнээр одоо болтол хардаг.
За гэрлжсэн тэгээд хамтдаа амьдарч байгаад тэг гэр бүл байж байгаад одоо муудалцаа тустайгаа бол одоо л таныг их нэрэг гэж хардаг. За ингээд ер нь тодорхойгүй харилцаанд байсан хүмүүсийн хувьд бол энэ хүн чинь таныг маш их хүндэлж биширдэг. Одоо зүрх сэтгэлд нь бол та маш том орон зайг эзэлж байгаа гэж бол хэлж болохоор байна. Тэгээд харилцаа холбоогүй байгаа байдал айгүй хэцүү байгаа. Танд нэг л нэг тийм хаягдсан, орхигдсон одоо ингээ 10 сэлэм зоолгуулсан хүн нь энэ хүн бол өөрийгөө гэж бодож байгаа харагдлаа. Гэтэ гаднаасаа бол ер нь тэ өөртөө ихтэй байх гэж хичээж байна. Бүх юм сайн байгаа юм шиг байх гэж хичээж байна. Гэхдээ нөгөө талаас бол 6 of Wands дэш харж гарч ирж байна гэхээр таныг бол яг ингээд ер нь бол бардам зантай тэ өөртөө ихтэйгээр ингээд би амьдралд нь хэрэггүй гэд намайг яг хайсан да. Таны бол ингээд амьдрал бол тэ энэ хүнгүүгээр сайхан ад жаргалтай цаашаа үргэлжлээд явж байгаа л гэж энэ хүн бол бодож байгаа бууж ирлээ. За одоо болохоор хитэн Oracle card би суулсан. Энэ хүний зүгээс таныг юу гэж бодож байна вэ гэхэд Heart to Heart Conversations гэдэг карт гарч ирж байгаа. За honestly discuss your feelings with each other. За тэгэнгүүт энэ хүн бас яг тантай зүрх сэтгэлээ хуваалцмаар байгаа, ярилцмаар байгаа. Таны зүгээс ч гэсэндээ энэ хүнтэйгээ бас ярилцмаар байгаа гэж гарч ирж байна. Энэ бол баг хүзөрний зөвлөгөө байгаа тань л та. Нэгнтэйгээ ярилцаад учир зүгээ олоо гэж баг хэлээд байгаа харагдаж байна. За love yourself first гинэ. За your self-respect makes you more romantically attractive гэж гарч ирж байна. Энэ болохоор энэ хүнээс тань руу чиглэсэн юмэр байхгүй юу? Тэгээд би анх энэ картыг унахтан гайхсан. Тэгсэн чинь одоо яг үзсэн чинь болохоор энэ хүн ингэж бодож байна л да. За өөрийгөө бас хайрлах хэрэгтэй байна. Одоо өөрийгөө нэгдүгээр тавих хэрэгтэй байна. Угаасаа намайг хүлээж авахгүй тий. Бид хоёрын харилцаа ингээд дууссан. Тийм болохоор ер нь өөрийгөө хайрлаад өөртөө анхаарлаа хандуулад үзье да гэж бас одоохондоо хичээгээд явж байгаа гэж гарч ирж байна. За passion гэдэг oracle бууж ирсэн. За intense chemistry. За like each other equally, having fun. Угаасаа та хоёрын дунд нэг их маш хүчтэй таталцал байдаг. Ер нь chemistry гэж нэг юм байдаг шүү дээ. Ямар ч chemistry гоо хайр гэж бас байдаг те. Chemistry гэдэг бол угаасаа цаанаасаа бүр ингээ нэгэндээ ингээд бүр татагдаад би руугаа тэмүүлээд байдаг. Тийм зүйл та хоёрын дунд байдаг. Яг үндэ бол та ч энэ хүнд татагддаг, энэ хүн ч тань үнэхээр татагддаг гэдгийг бол хүзэр гаргаж ирж байна. За the chaser гинэ. За тэгсэн чинь chaser in a codependent relationship. Fear of abandonment issues. За тэгэхээр chaser нь юу нь бол таач байж иж магадгүй, энэ хүн ч байж иж магадгүй. Ялангуяа энэ хүний зүгээс таны араас гүйх юм болвол тань руу төрүүлж үйлдэл хийгээд харилцаа холбоогоо болгож бүтээх гээд хичээх юм болвол танаас татгалцсан хариу авчна гэдгээс айгүй айж байна. Ер нь abandonment issues-тэй хүнд хаягдах, орхигдох, татгалцсан хариу авахаас маш их айдаг хүн байна. За одоо болохоор энэ карт гарч ирсэн. You feel like home гинэ. За being with you reminds me of simpler times. You bring me so much happiness and peace. Гэтэ яг тантай хамт байх үедээ энэ хүн ингээ бүх юм амар гоё аз жаргалтай байснараас бодож байна. Ингээ simpler times гэх ингээ хүүхэд байхад те бүх юм ер нь гоё байдаг штеп. Ингээ том болох тусан бидний амьдрал амар комплекс, эдрээтэй асуудлуудтай болж ирдэг тийм үү. Гэтэл ягаад ч юм энэ хүн тантай байхаар ингээд энэ буцаад хүүхэд болцсон юм шиг айгүй тийм хөвгчлөлтэй аз жаргалтай байдаг. Тэгээд та бол энэ хүнд яг гэршгэл санагддаг. Магадгүй энэ хүн ч танд тэгж санагддаг байх боломжтой бол харагдлаа. За одоо болохоор энэ хүний танд хэлхийг хүсэж байгаа зүйлийг харъя. За хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй харилцаа холбоотой байгаа хүн тэдэнд юу хэлхийг хүсэж байна вэ? За other people were interfering and trying to control me. We need to let each other go. За энэ болохоор sorry манайхаа өнгөрсөн групп дээр гарч ирсэн картууд сайн холигдоогүй байгаа юм. Би дахиад нэг жоохон ойлгох. Тэгэхгүй яг ийм хоёр мессеж ингэтлээ хамтдаа бас унах ёсгүй. За хоёрдугаар бүлгийг сонгож буй хүмүүсийн бодож буй харилцаа холбоотой байгаа хүн нь тэдэнд юу хэлхийг хүсэж байна вэ?
За I don't want to let you go. I miss being with you. Би чамайг тавьж явуулмааргүй байна. Би чамтай хамт байсан үеэ аяг санаж байна гэдэг мессеж бас гарч ирлээ. За I hope our paths will cross again in the future. За хоёулаа ирээдүйд дахиж таарна байх, дахиж учрна байх. За бараг л эргэж нийлнэ ах гэдэгт би найдаж байна гэдэг утгатай мессеж гарч ирлээ. Гэхдээ энэ дөрвийн аяга доошоо харж гарч ирж байгаатай айгу холбогдож байна л да. Ер нь л тантай нэг таарж учирж ингээд үнэхээр те ингээд зүгээр нэг харилцаа энэ бол биш ээ гэдгийг танд ч тэр өөртөө ч тэр мэдрүүлж ойлгуулахыг энэ хүн бас хүсэж байгаа юм шиг гарч ирлээ. За I do love you, just don't know how to show you right now. Би чамд хайртай, гэтээ хайртай сэтгэлтэй гэдгийг яг одоо яаж илэрхийлж гаргаж ирэхээ мэдэхгүй байна гэдэг утгатай карт бас бууж ирж байна. За I become apprehensive about being candid with you гинэ. Юу нэг ингээд тань руу үйлдэл хийхээс, тантай ингээд дотны харилцаатай байхаас ер нь жоохон хоошоо суугаад байна гэдэг утгатай карт гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ энэ нь болохоор ер нь татгалцсан хариу авахаас айгаад байгаатай аягүй холбоотой гэж харагдлаа. За there is no one else thinking about you all day. Надад өөр хинч байхгүй, өөр ямар ч хүн байхгүй. Чиний талаар өдөр болгон л бодож байна гэдэг утгатай картаас бууж ирлээ. За we both require a period of healing гинэ. Бид хоёрт хоёуланд нь ер нь зүрх сэтгэлээ эдгээх ангаах хугацаа хэрэгтэй байхаа гэдэг карт гарч ирж байна. Ерөнхий энерги дээр болохоор I fear you will never forgive me. Чи намайг хизээч уучлахгүй байх вэ гэдгээс би айж ин гэдэг утгатай хүзэр гарч ирлээ. За I hurt myself by letting you go. За чамайг тавьж явуулснараа энэ харилцаагаа ингээд дуусгахыг зөвшөөрснөөрөө ч юм уу би өөрөө маш их шархлуулсан гэдэг утгатай хүзэр бас гарч ирлээ. За I still love you and I can't stop thinking about you. Би чамд одоо ч гэсэндээ хайртай, чиний талаар бодгоо болж чадахгүй байна гэдэг утгатай картууд гарч ирж байна. За одоо болохоор энэ хүн танаас юу нуугаад байгаа вэ гэдгийг харна. Картуудаа нэгээс цэгцлэе. За хоёрдугаар бүлгийг сонгож буй хүмүүсийн бодож буй харилцаа холбоогүй байгаа хүн тэдний талаар тэднээс юу нууж байгаа вэ? Хэлэхгүй нууж байгаа мөр нэг юм байна уу? Six of Swords доошоо. Devil доошоо. Knight of Coins, Flowers, Queen of Pentacles, Devil, Tower доошоо, The Fool, Hanged Man, Moon. За энэ хүний танаас нуугаад байгаа юм нь болохоор нь шүү дээ тий. Одоо ингээд та энэ хүндээ хатуу хандаад та энэ хүн рүү бас яг уурлаад энэ хүнээ гомдоогоод харилцаа чинь дууссан байж магадгүй гэд уншлагын ихэнд гарч ирсэн дээ. Гэтэ тэрнт чинь бас ер нь шалтгаан байгаа юм уу? Та яагаад энэ хүн рүү ихтлээ ууралсан? Энэ хүнд нэг тийм асуудал проблем бол байгаад байсан гэсэн үг шүү дээ. Тэгээ энийгээ энэ хүн мэдэж байна. Ер нь жоохон тийм муу зуршлууд энтэй бас байгаад байдаг төрлийн хүн байна. Муу зуршил гэхээр одоо юу ч байж болно. Жоохон алкогол хэрэглэх гээд тэр нэгсээд идэх ч юм уу. Одоо ингээд сүүлийн үед амар ихсэж байгаа жоохон гамблинг, мөрөдө тоглоом энэ ч юм уу те. Аль эсвэл ер нь урт хугацааны харилцаанаас айхаа айдастай. Хит их ажил төрөлдөө улаардаг, найз нөхдийнхөө харилцааг нэгдүгээрт тавьдаг, амар их гарч ордог ч юм уу ингээд юу ч байж иж болно. Та бүхэн хүн болгоны кейс өөр байгаа.
Тэгэд энэ зүйлээсээ яг гарахыг хүсэж байгаа ч гэсэндээ тийм амархан гарч чадахгүй гэдгээ танаас бол нууж байгаа харагдчихэв. Тэгээд бас ингээд юу н бодож байгаа байхгүй юу? Таныг болохоор ингээд амар тайван аз жаргалтай харилцаанд байлгахыг энэ хүн бол хүсдэг. Таныг угаасаа тийм зүйлч одоо ингээд өөрөөс нь харж байгаа хүсэж байгаа. Ер нь хайр сэтгэл дээр ингээд доктортой харилцаанд л таныг байхыг хүсэж байгаа хүн гэдгийг бол энэ харилцаа холбоогүй байгаа хүн чинь айгүй сайн мэдэж байгаа. Тэг яг одоогийнхаа байгаад байгаа байдлаар тийм үү? Ер нь бол ийм их айдсуудтай, ийм их сөрөг дадал зуршлуудтай, өөрөө яг ингээд жоохон токсик байгаад идэг. Ийм байдалтайгаа болвол яг ингээд тантай цаашаа харилцаж болохгүй гэдгийг амар сайн мэдж байгаа. Гэхдээ энэ хүн ингээд бодож байгаа байхгүй. За ингээд бит хоёрын харилцаа урагшлахад те бит хоёр айгүй гоё аз жаргалтай байхад надад яг юу саад болоод байна вэ? Намайг яг юу хоошин татаад байна вэ? Тэрийг би ингээ болчихё, тэрнээсээ гарья гэж амар хүссэн ч гэсэндээ тэр зүйлтэйгээ одоохондоо нүүрэлтэхэд бэлэн биш байгаад байгаа. Өөрийнх нь дотоод чөтгөртэй энэ хүн нүүрэлтэхэд бэлэн биш байгаад байгаа харагдаж байна. Тэгээ дээрэс нь нууж байгаа юм нь юу вэ гэх юм бол өөрт нь ер нь хугацаа хэрэгтэй. Одоо ингээд айгүй хурдан өөрийгөө өөрчилж чаддаг хүн биш. Хүн ингээд ер нь бол бусдыг гэхээс илүүтэй яг үндэ өөрийгөө айгүй сайн мэдчихэдэг байхгүй юу? Эцээцт. Тэгэд ингээд за би бас яг ингээд энэ хүнд буюу танд ингээд доктортой харилцааг өгтөл надад ер нь бол амар их хугацаа орноо. Би бол яг ингээ overnight те нэг шөнийн дотор өөрчлөгдөж чадахгүй. Ингээ баг багаар л ер нь ахих шаардлагатай. Харилцаанд бэлэн болоход надад хугацаа хэрэгтэй байгаад байгаа гэдгээ айгүй нууж байгаа хүзүр дээр бол гарч ирж байна. Ер нь жоохон нэг тийм өөрт нь бас нэг юм хөнгөн хийсвэр зам байдаг. Ер нь харилцаа ингээ casual те энгийн тодорхой биш байх гэдэг талтай гинтийн шийдвэр гаргадаг. Гинт л ийшээ тийшээ аялахаар явждаг. Гинт л шинэ ажил төрөл эхлүүлээд тэрэн дээр анхаарал хандуулцдаг. За бүр зарим хүмүүсийн хувьд бодлогогүй те юу ч бодохгүй өөр хүнтэй ингээ харьцсан байдаг ч юм уу. Тийм муу талууд энэ хүнд угаасаа байгаа. Харилцаан дээр ирээд сөрөг тал болоод байгаа юмнууд байгаа. Тэрийг өөрчлөхийг маш их хүсэж байгаа ч гэсэндээ яг үнэндээ тэр зүйлсээс ингээ гарч чадахгүй тэрнтэйгээ гацчаад байгаа гэдгийг энэ хүн амар сайн мэдж байгаа. Энийгээ танд гэхдээ мэдэгдүүлэхийг хүсэхгүй байна. Өөрөө бас хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаад байна. Тэг яг одоогийнх нь байгаад байгаа байдлаар бол вэ штэ тий та хоёр нийллээ гэхэд нэг их удахгүй сална гэж энэ хүн бол бодож байна. Яг одоогийн байгаад байгаа энэ хүний version, одоогийн энэ хүний яг хувилбар нь штэ тий энэ хувилбартай нь бол таныг яг хамт байхыг хүсэхгүй гэж бол мэдж байгаа. Гэхдээ ингээ амар том шийдвэр гаргаад өөрийгөө өөрчлөе засъя те ямар асуудал байгаад миний юу болохгүй байна. Тэр болгоныгоо ингээ болчих гэж болвол тийм амархан чадахгүй гэдгээ танаас нууж байгаа бол харагдлаа. Hanged Man гэхээр ер нь нэг тийм гацалтанд орсон. Юуны ч гацалт байж иж магадгүй. Тэрнээсээ гарах энэ хүнд айгүй хэцүү байгаа. Ирээдүйд өөрийгөө гарч чадахгүй юу гэдэг дээрээ бас эргэлзэж айгүй их шаналж байгаа. Энийгээ нууж байгаа гэж боож ирж байна. Ер нь сэтгэл санаа нь хэцүү, нэг л нэг тийм өөрчлөгдмөр нэг юмнаас ингээд сулраад гармаар байгаа ч гэсэндээ өөрөө бас яг тэгж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээд энийгээ танд хамгийн гол нь хэлий, илэрхийлээ, яриг гэх юм бол яг үнэндээ ингээд амар муу талуудаа, сул талуудаа тэгээ болохгүй бүтэхгүй байгаа юмнуудаа ингээд танд хэлээд яриад байгаа юм шиг байх учраас өөрөө бас яг ингээд танд ер нь хүнээс нууж явдаг сул талуудаа танд бас амар ил гарахыг хүсэхгүй байгаа гэж бууж ирлээ. Ингээд нуугаад байгаа юм бол нэлээд юм serious нухацтай юм байсан байна. За ингээд YouTube-ийн маань уншлага дууслаа. Уншлагыг маань сонссонд баярлалаа. За нэмэлт авах хүсэлтэй байгаа хүмүүстээр болохоор бид нар нэмэлтээр ер нь бол айгүй олон юм харна. За энэ хүн буцаж ирэх үү? Буцаж ирвэл хизээ буцаж ирэх вэ? Та хоёр ирээдүйд урт хугацаанд нийлэх үү гэдгийг асууна. За бас хизээ нийлэхээр авах юм бол гараад ирнэ. Тэгээд энэ хүн таны амьдралд яг байх хэрэгтэй зөв хүн мөн үү гэдгийг асууж байгаа. Тэгээд та энэ харилцаан дээр яг яах хэрэгтэй вэ? Энэ хүнийг хүлээх хэрэгтэй юу? Ер нь яасан зүг бэ гэдгийг асууж байгаа. За ингээд уншлаа дуслаа. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ 21-ийн тоотой хэрэттэй эмэгтэй зургийг сонгосон байх учиртай. За энэ талд болохоор та харилцаа холбоогүй байгаа хүний одоо өөрөө яг юу гэж бодож мэдэрч байгаа вэ? Энэ талд болохоор таны харилцаа холбоогүй байгаа хүн чинь таныг юу гэж бодож мэдэрч байгаа вэ гэдгийг харна. Тэгээд Oracle картууд бас бэлдсэн байгаа. Энийгээ тайлбарлана. За тэгэж асуухад нэг нэгнээ аягүй толдож байгаа байдалтай байна. Шал өөр хүзрээр би сайн холж аваад үзсэн хүзрнүүд болвол амар олон давтагдаж гарч ирж байна. Тэгээд өөр утгатай картууд ч гэсэндээ нийлээд нэг утгыг илэрхийлээд байгаа бууж ирлээ. За ордууд гэх юм бол аягүй хүчтэй загас
жинлүүр, үхэр, охины ордууд харагдаж байна. За тэгээд бас World Card юу нь бол гарч ирж байна гэхээр Wheel of Fortune-аас гарч ирж байна гэхээр нэмээд хумах, арслан, хилэнцээ ордууд бас байх боломжтой гэсэн үг. Та хоёрын ордууд гэхдээ заавал таарах албатай байдаггүй шүү. За ингэж таны талаас эхлэе. Та яг харилцаа холбоогүй байгаа хүн одоо юу гэж бодож мэдэрч ийнвэ гэсэн чинь энэ харилцаанаас гарахыг маш их хүсэж байгаа харагдаж байна. Гэхдээ ерөнхий энерги шал өөр юм яриад байна л да. Ингээд айгүй фокуслаж хичээж байгаа зүйл чи юу вэ гэд тэгэхээр ингээд та хоёрын харилцаа яг нэг юм гинт дуусчаагүй заяа. Айгүй сонин таны өнцгөөс харах юм бол ингээд айгүй гоё харилцаа байж ийснэ ингээд багсаал нэг нэгнээсээ аажмаар холдоол харилцаа ингээд хүүтрээл эн чинь гэхдээ бас миний бодлоор амар хэцүү байхаа. Би лав тим юмыг амар хүндэр хүлээж авдаг. Яг тэр процесс нь надад айгүй муухай санагддаг. Тэгээд ингээд бүх юм айгүй гоё яж аваад гинт ингээд харилцаа дуусчих ч юм уу гинт харилцаа холбоогүй болчвол яг шоконд ороод бас хэцүү л дээ. Гэхдээ ингээд яг нэг бит хоёр нэг нэгнээсээ холдож ин доо, бит хоёрын харилцаа хүрж ин доо, юмс ингээд болохоо байж ин да гэдгийг мэдрэх өөрөө амар хэцүү. Яг тийм зүйл ингээд таны зүгээс болсон юм шиг танд яг тэгж мэдрэгдсэн байгаа байхгүй. Ингээд багаар ер нь та хоёр хүндэрвэл яг ингээд та энэ хүнтэй өөрийнхоороо байж чадхаа болол, энэ хүн тантай өөрийнхоороо байж чадхаа болол ингээд харилцааг болгож бүтээх ингээ амархан байж яснаа нэг асуудал нэмэгдээл, дахиад нэг асуудал нэмэгдээл, дахиад нэг асуудал нэмэгдээл, ингээ асуудлууд нэмэгдэж явсаар байгаад та хоёр ингээд нэг нэгнтэйгээ ийм ойрхон байсан бол ийм хол болцсон гэж хэлж болохоор харагдаж байна. Тэгээ тийм учраас 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань өөрсдөө яг ингээд хичээж байгаад заяа. Би одоо яг ингээд өөрийгөө дайчилж байгаад энэ харилцаанаас ер нь гарах нь зөв юм байна. Яг энэ хүнийг би мартах нь зөв. Яг энэ хүнийг let go хийх хэрэгтэй, тавьж явуулах хэрэгтэй. Бит хоёрын харилцаанд одоо ингээд цаашаа урагшлах ирээдүй байхгүй болцсон гэж 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань өөрсдөө бодож байна. Тэгээд ингээд аюу тийм юу байна л да. Хүчлээд байгаа харагдаж байна. Яг ингээд үнэхээр та шийдсэн юм уу гэхээр ерөөсөө үгүй байгаа байхгүй. Хатны илд доошоо харж гарч ирж байна гэхээр бас 3 дахь бүлгийг сонгож байгаа эмэгтэйчүүд маань өөрсдөө аюу тийм агарын орттой, ихэр хумгчийн илүүрийн орттой байх боломжтой. Тэгээд ер нь бол ингээ маш их уураар жоохон hint of жоохон drop offтэй үзэн ядалттай ч юм уу те ингээд маш бухимдалтайгаар за би энэ харилцаанаас гарч явах ёстой. Би өөрийнхөө амьдралыг шинээр эхлүүлэх хэрэгтэй. Энэ хүнийг л мартчихж миний амьдралд шинэ эхлэл ирнэ. Би өстой яаж яж байгаа л энэ харилцаанаас гарч ингээд урагшлах ёстой гэсэн ийм бодол 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүст маань айгүй их байна. Тэгээ та хоёр ер нь ингээд юм хол зайд байгаад байгаа гэж магадгүй. Гэтэ энэ болохоор зүгээр ингээд тийм тодорхойгүй байдалтай харилцаагүй болцсон гэхээсээ илүүтэй ингээд нэлээд олон зүйл та хоёрын дунд болоод за бүр үнэхээр болоод дуусхийг гэж яг ярилцаад хоёр талдаа дууссан харилцаа байгаад байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ та бол энэ хүнийг яг ингээд тавьж явуулж чадахгүй. Ер нь энэ хүнтэй харилцаа холбоо тасарснаасаа хойш та яг энэ хүн дээр ингээд гаццсан байдалтай байгаа. Ер нь маш тотгошооноо болцсон. Энэ хүн бол таны одоо яг ингээд нийгмийн идэвх ч юм уу те шинэ хүнтэй ингээд уулзаж танилцах, шинэ хайр дурлалын харилцаа эхлүүлэх. За тэгэл найз нөхдөдөө гарч орох хүн ингээд нэг тийм ад жаргалтай нийтэж энэ төр байдаг штэ. Тийм зүйлсрүүд чинь ингээ амар ороод аюу нөлөөлөөд та ер нь бол энэ хүнээсээ хойшоо аюу юм тотгошооно болцсон аюу ганцаардмал байгаа гэж хүзөр бол гаргаж ирж байна. Тэгээ ер нь бол яг ингээд за би ингэж энэ хүнийг орхино. За орхих нь ингээд надад ийм үр ашигтай тий. За ийм байдлаар би ер нь бол энэ харилцааг тавьж явуулна гэдэг ч юм уу. Яг тийм үнэхээр шийдээд байгаа шийдэл нь байхгүй, бодит гаргалгаа нь байхгүй, арга зам нь байхгүй. Гэтэ ингээл ерөөсөө мартна, би бодохгүй, би чадна гэж өөрийгөө амар хүчлээд байгаа. Айгүй ингээд өөрийнхөө сэтгэл мэдрэмжтэй тэмцэлтэж байгаа байдалтай болол байгаад байна. Гэтэл ерөнхий энергийг харахад болохоор шууд 8 аягаар уншлага эхэлж гарч ирсэн. Та бол энэ хүнд хайртай сэтгэлтэй учраас та хоёрын дунд ингээд амар их зүйл ер нь бол байдаг. Өнгөрсөн дурсамжууд, за бүр зарим талаараа ингээд бодиттой зүгээр жишээ авах юм бол дунд ч өөр хүүхэд байдаг ч юм уу тий. Иннээс болоод гэхдээ эднээс нэг тийм гол шалтгаан биш. Ер нь энэ хүнийг сэтгэлжийн ерөөсөө дуусаагүй байгаа учраас та энэ харилцааг огт орхиж чадахгүй байгаа гэж гарч ирж байна. Тэгээ та болохоор ингээд харилцаа холбоо энэ хүнтэйгээ өөрөө тогтоомоор байгаад байгаа. Ингээд нэг холбогдож ярилцмаар байгаа. Гэхдээ үйлдэл хийх үү яах уу гэдэг дээр яг үндэ айгүй эргэлзээд байгаа. Тэгээ энэ эргэлзээгээ бүр ингэж нухчиж дарах гэж тэг үгүй би ерөөсөө хичээж аваад энэ хүнийг мартна. Яасан ч энэ хүн рүү үйлдэл хийхгүй, би өнгөрсөн рүүгээ буцахгүй. Би энэ харилцааг дуусгаад заавал ингээ ганцаараа урагшлна гэж бүр ингэж айгүй өөрийгөө хүчлээд тэд нар чинь нэг их амжилт олохгүй байгаа байдалтай бол байна.
За гэтэл энэ талд бас яг адилхан сууж байна. Хараа хоёулаа ингээд хангид маань дүүжлэгц хүмүүс доошоо харж гарч ирсэн. Энд 6-гийн ийд дээшээ, энд доошоо. Тэгээд энэ дээр бас 2-ын ийд дээшээ доошоо харцсан, бас зарцсан ийд байгаад байгаа. Би бол бүр гайхлаа. За таны бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүн чинь ер нь таны талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэдгсэн чинь энэ хүн бас таныг мартахыг хүсэж байна. Гэхдээ энэ хүн бол чадахгүй байгаад байгаа гэдгийг аягүй сайн мэдж байна. Нэг их тэмцэл тань шиг ингээд өөрөө өөртөө тэмцэлтэй байгаа юм бол нэг их байхгүй. Харин яг өөрийгөө ингээд мэдээд байгаа. За ингээд бит хоёрын харилцаа урагшлахад тий дахиж ингэж харилцаа сэргэх бол хэцүү. Тэг би бол яг энэ харилцаанаас ингээд гарч яваад өөрийнхөө амьдралд би бас шинэ эхлэлийг авчирсан нь зөв өө. Гэхдээ би чадахгүй байгаад байна. Үнэхээр та энэ хүнийг яг ингээд өөрлөгөө ингээд хоошин татж байгаа гэдгийг энэ хүн ингээд мэдрээд байж байгаа гэж хүзүрдээр бол гарч ирж байна л да. Тэгээд Aero Wands доошоо харж гарч ирж ийн гэхээр энэ хүн бол яг тантай харилцаа холбоогоо сэргээмээр байгаа. Гэхдээ яг одоо зөв цаг нь биш гэж бодоод байгаа харагдаж байна. Hierophant доошоо харж гарч ирж ийн гэхээр та хоёрын дунд өнгөрсөнд айгүй тийм том үйл ойлголцол үүссэн байх боломжтой. За аль нэгнийхээ найз бол хоёр талаасаа жоохон юм гэр бүлийн хүмүүс чинь та хоёрын харилцаанд сүргээр нөлөөлсөн байж иж болно. Тэгээ Hierophant бол бүр ингээд шашин шүтлэг тий гарал үүсэл яс үндэс угсаа энтер дээр хүртэл ялгаануудыг ингээд бас доош харахаараа бэлэгдэж гаргаж ирдэг. За зарим бүр хүмүүсийн хувьд ингээ араар тавилт мавилт ч юм уу шудраг бус зүйлс та хоёрын дунд байсан гэж энэ хүн бол бодож байна. Тэгээд ер нь бол ингээд нилээн ийм бат бөх байсан харилцаагаа альсвал бат бөх гүн гүнзгий харилцаа байх потенциал байсан харилцаагаа ингээд эвдэлцэн. Тийм учраас энэ хүн бол тантай цаашид харилцмаар байгаа ч тань руу ингээд бүр яг холбоо энэ төр тогтоогоод одоо бүр ингээд үйлдэл хийгээд ороод ирмээр байгаа ч гэсэндээ чадахгүй өөрийгөө айгу бариад байгаа харагдаж байна. Justice доошоо харж гарч ирсэн гэхээр ер нь бол энэ хүн танд өөрийгөө айгу шудраг бус хандсан гэж бодож байна. Альсвал та энэ хүнд шудраг бус хандсан байж иж болно. Ер нь яг таны хүсэж байгаа зүйл энэ хүний хүсэж байгаа зүйл хоорондоо айгу ингээд зөрчилдсөн гэж бодож байгаа байхгүй юу? Тийм болохоор энэ хүн яг үйлдэл хийх үү, яах уу гэдэг дээр эргэлзэх гэхээсээ илүүтэй тантай харилцаа холбоо тогтоомоор байгаа ч гэсэндээ за тэгээд хэрэггүй дээ гэсэн бодол нь бол илүү давмгаалцсан байдалтай байгаад байгаа харагдлаа. Тэгээ хоёр ингээд сонголт хийж чадахгүй энэ хүн бол бүр ингээд сонголт хийж чадахгүй ингээд эргэлзэж гацсаар байгаад одоо бүр ингээд үйлдэл хийж чадахгүй байгаа жоохон эвлэрцэн байгаа хүн гэх юм уу? Зөв Pentacle доош харж гарч ирж байгаа гэхээр яг тань руу үйлдэл хийх үү, яах уу гэл эргэж буцаж ингэж хоёр тишээ ямар үйлдэл хийхээ мэдэхгүй ингээд сансаар байгаа сүултээ бүр ингээд гацчихж байгаа. Тэгээд ер нь бол ингээд бит хоёр яг нэг нэгэндээ зүрх сэтгэлээ өгч чадахгүй байна. Аль эсвэл яг одоо би энэ хүнд буюу танд те зүрх сэтгэлээ илэрхийлээд өгөх яг зөв цаг нь биш байна. Энэ хүний хувьд бас зөв цаг нь биш байна. Яг та хоёр хичээгээд харилцааныхаа ирээдүг өөрчлөхөд бол айгүй хэцүү болцсон гэж бодоод байгаа хүзүр дээр гарч ирлээ. Гэтэ энэ хүн бол таныг ерөөсөө мартаж чадахгүй байгаа гэдэг нь бол айгүй тодорхой харагдаж байна. Хоёулаа яг нэг нэгэн дээр гаццсан. Хоёулаа өөрсдийнхөө амьдралд урагшлаад шинэ эхлэлийг эхлүүлэхийг хүсэж байгаа ч гэсэндээ чадахгүй байгаад байгаа. Та болохоор илүү мартах гэж орхих гэж ингээд өөрийгөө амар хүчилж байгаа тал нь гэтээ амжилт болохгүй байгаа. Энэ хүн бол зүгээр ингээд гаццсан байгаад байгаа байдалтай бүр ингээд эвлэрсэн, шийдэл энэ төр хайхаа болцсон. Тийм энергитэй бол бууж ирж байна. За одоо болохоор ерөнхий энергийг бас харж байгаа Oracle картууд би суулсан. Энэ хүний зүгээс тань руу чиглэж байгаа энерги reconciliation эргэж нийтэх гэдэг карт угаас шууд гарч ирсэн. Someone from your past is returning in your life. За энэ хүн бол гэхдээ хүсэл нь таны амьдралд буцаж ирэх хүсэл байгаа. Та ч энэ хүний амьдралд буцаж очих хүсэл байгаа. Хоёулаа яг нэг нэг рүүгээ үйлдэл хиймээр байгаад байгаа. Эргэж нийтмээр байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? За тэгснээр this could be the one. За энэ хүн чинь цор ганц хүн чинь байж магадгүй. Яг тэр зөв хүн чинь байж магадгүй гэсэн утгатай Oracle бас гарч ирж байна. За you are already met the romantic partner you seek. Тэгэхээр ер нь бол та хоёр нэг нэгэндээ маш их хүчтэй дурлж татагдчихсэн байна. Тэгээ яг ингээд би зөв хүнээ олцсон. Би яг зөв хүндээ үнэхээр хайртай байсан. Тэ хин ч энэ хүнийг гүйцэхгүй, хин ч энэ хүний мэдрүүлсэн шиг зүйлсийг надад мэдрүүлж өгч чадахгүй гэж ингэж айгу бодож байгаа байдал бол та хоёроос хоёулангаас ч айгүй ажиглагдаж байна. За дараагийн Oracle card болохоор Coffee Cup гинэ. Coffee Cup, кофений аяг. За meeting and conversing.
За savor in the moment, feeling uplifted, friendship. Ер нь бол та хоёр хоёулаа ялангуяа энэ хүн чинь тантай гэхдээ ядаж уулзахыг айгу хүсэж байгаа, ярилцахыг хүсэж байгаа. Ер нь эргэж нэгдэж ярилцаж уулзахыг хүсээд байгаа. Тэгээд ядаж найзын хуваарч байх хамаагүй гэхдээ ингээд цогтой байхыг бүр хүсэж байгаа харагдаж байна. Addiction гэдэг карт гарч ирсэн. Codependent, obsession, possession, controlling, has a block, restraint гинэ. Ингээд та хоёр ер нь бол нэг нэгнээсээ холдоод хүндэрсэн харилцаа чинь ингээд блоклогдсон байгаад байгаа. Бодит байдлаар нэг нэгнээ бүр блоклцсон хүмүүс чинь дунд байж иж магадгүй. Гэхдээ та хоёр харилцаа холбоогүй байсан ч гэсэндээ та энэ хүнээс 100% хамааралтай, нөгөө хүн чинь танаас 100% хамааралтай. Ерөөс ингээд бие биенийгаа энергийн хувьд те зүрх сэтгэлийн хувьд тавьж явуулж чадахгүй байдалтай байна гэж гарч ирлээ. За сүүлийн Oracle card болохоор it's simple really гинэ. Энд болохоор та хоёрын хувьд ингээд simple энгийн юм ерөөсөй байхгүй байхгүй юу? Тэгээд how do I feel? I want you us forever. Гэтэ яг хүсэж байгаа юм маань ерөнхийдөө бүр маш энгийн. Би юу хүсэж байна вэ гэх юм бол чамайг хүсэж байна, өөрсдийгөө цуг хамтдаа байлгахыг хүсэж байна. Үрд гэдэг утгатай карт гарч ирсэн. Одоо бодол мэдрэмж гингүү тэгэл амар тэмцэлтэй л дээ бит хоёр нэг нэгнээсээ болох хэвээр салах хэвээр урагшлах хэвээр гэдэг аажсан да хоёулаа чадахгүй байгаа да. А гэтээ хүсэж байгаа юмнууд нь Oracle дээр бол юу гэж гарч ирж байна вэ гэхээр нэг нэгнтэйгээ эцсийн байдлаар хамт байж, цогтой байж, эргэж нэгдэхийг бол аюу тодорхой хүсэж байгаа харагдаж байна. За одоо болохоор энэ хүний танд хэлэх гээд байгаа үгсийг харж бүр улам уншлагаа баттгах болно. Сайн холихгүй бол өмнөх уншлагын мессеж үү. Сайн холигдоогүй те. Тэгээ бодож гарах хамтаа байгаа учраас би жоохон сайн холиод байна. Би аягүй солгохгүй дуулж чаддгүй. Гэхдээ ингээд you are the best гэд нэг тийм дуу би саяхан TikTok үзэнгээ харж ирсэн. Яг тэр дуу орж ирж байна. Чи яг хамгийн шилтгэн гэ байсан гэд энэ та хоёрт хамаатай юм шиг санагдаад ах энэ онцгой сонсож байгаа хүмүүст. За 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүсийн харилцаа холбоогүй байгаа хүн нь тэдний талаар ямар бодолтой байна, юу хийхийг хүсэж байна вэ? За we both require a period of healing. За бид хоёр тусдаа байж өөрсдийн зүрх сэтгэлээ эдгэж ангаах те өөрсдийгөө эдгэх хугацаа хэрэгтэй гэдгийг болов хэлхийг хүсэж байгаа харагдаж байна. Одоогоор бол ер нь тусдаа байсан нь зөв гэдэг бодол бол энэ хүнд байна. За karmic connection, moving from the patterns. За энэ хүн бол тантай харилцаагаа ер нь жоохон үлийн үрийн те karmic харилцаа гэж бас бодоод байгаа харагдаж байгаа байхгүй. Аргагүй. Яагаад вэ гэхээр танаас move on хийх гээд хийж чадахгүй. Тэгээ энэ харилцаа өөрөө бас аяг өвчтэй karmic харилцаач байж иж магадгүй сайн мэдхгүй. Шууд ингээ хараад хэлэх хэцүү. Ийм karmic одоо soulmate, twin flame гэх те. Тэгээд амар татагдаад байнга бодоод айгүй хэцүү байгаад байгаа учраас энэ харилцаагаа ер нь бол айгүй эдрээтэй зүйл юм аа. Орхиод урагшламаар байна гэдэг хүсэл бол энэ хүнд байна. Тийм. Тэгснэ I never want to see you again. You hurt me. Би чамайг дахиж харахыг хүсэхгүй энэ чинь амар гомдоосон гинэ. Тэгэхээр та энэ хүнийг бас айгүй гомдоосон ч юм уу энэ хүнд ямар нэг байдлаар шудраг бас ганцхан юмнууд байгаа бол тэрэнд ч айгүй гомдож байгаа. За та энэ хүнд ямар ч муу юм хийгээгүй харин ч гомдох хэвээр тал нь та байдал энэ хүн танд гомдож ийн гэх юм бол бас айгүй гомдомхой хүн байж иж магадгүй юм. За I hurt myself by letting you go. Би чамайг тавьж явуулснараа өөрийгөө маш их шархлуулсан гэдэг утгатай карт бас гарч ирж байна. За I was selfish and immature. Please forgive me. Би ингээ маш жоохон хүүхэд шиг те хуваагчээсээ амиа ботсон байсан. Хийсэн зүйлсэд маань намайг уучлаарай гэдэг бас тийм карт гарч ирж байна. Нэг бол танд амар гомдоол. Гэхдээ энэ нь болохоор яг тэр өөрийнх нь immature, жоохон childish те хүүхэд шиг тийм зан чанаруудаас нь бас болж байгаа гэж болно. За our connection is complicated. There are issues out of control. За хоёулангийнх нь харилцаа бол маш эдрээтэй. Хоёулангийнх нь хийж чадах юмнаас бүр ингээд давсан асуудлууд хоёулангийнх нь харилцаанд байна гэж гаргаж ирж байна. Тийм нэг л бүхэн буруугаар эргэцэн нийлэх яг зөв цаг одоо ингээд бит хоёрын хувьд биш.
Хоёулаа үд өдөөсөө хичээсэн гэснээр нийл хэцүү гэсэн бодол энэ хүнд байгаад байгаа. Ер нь бол маш сөрөг энержитэй, айгүй хэцүү сууж байгаа харагдлаа. Яг тэгэхээр зүрхнүүд дандаа юм саарал гарч ирж байгаа. За гэхдээ дахиад үргэлжлүүлээд хит мессеж авъя. За I know what you mean to me. I am ready to be with you only now. За чи надад яг хэн гэдгийг би мэднэ. Би чамтай цуг байхад, зөвхөн чамтай байхад ер нь бэлэн болж байна гэдэг утгатай хүзэр гарч ирлээ. Ер нь таныг яг орхиж чадахгүй, сэтгэлдээ тавьж явуулж чадахгүй тийм you are the best чи хамгийн шилдэг нь гэд энийг мэдрээд байгаа гэж бас бууж ирж байна. Тэгэл харилцаагаа боли барих гэсэн чигсэндээ зүрх сэтгэл нь бас их чадахгүй байгаад байна. За I can't take being away from you any longer. За би чамаас дахиж ингэж өшөө удаан хол байж чадахгүй нэ гэдэг хүзэр бас гарч ирж байна. Тэгснэ I am moving on with my life. No matter what happens, my heart will always belong to you. За ер нь бит хоёрын амьдралтай юу ч болсон гэсэн бит хоёрын миний зүрх сэтгэлийг чинийх шүү. Чамайг л гэдэг шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Гэтэ энэ хүн бол ер нь л ингээд харж байгаа шийдвэрүүдийг харах юм бол буцаж ирмээр байгаа. Танд яг хайртай сэтгэлтэй ч гэсэндээ одоогоор бол яг өөрийнхөө амьдралд анхаарлаа хандуулъя гэж бол бодож байгаа харагдлаа. The please give me a second chance. Надад хоёр дахь боломж олгооч гэдэг карт ерөнхий энерги дээр гарч ирсэн. Хоёр дахь боломжийг бас ер нь алдахгүй ашиглахыг уг нь бол хүсэж байгаа гэж болов хэлж болохоор байна. За одоо болохоор энэ хүн танаас ер нь яг юу нуугаад байгаа юм бэ гэдгийг бид мэдээж авах болно. Guess картуудаа амжилт. Энэ хүзрөөр үзчихье. Яа. Энэ бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй харилцаа холбоогүй байгаа хүний тэднээс чин сэтгэлдээ яг юуг нуугаад байгаа вэ? За ингэж асуухад болохоор энэ хүн бүр ингээд те өөрийгөө ч хураал өөрөөсөө ч нэг юм нуугаад байгаа харагдлаа. Тэр нь болохоор энэ хүн тантай харилцаагаа цаашаа үргэлжлүүлэхийг хүсэж байна. Харилцаагаа бүр шинээр эхлүүлмээр байна. Шинээр эхлүүлэхдээ гэхдээ бүр эцсийн байдлаар нийлмээр байна. Зүгээр ингээд эргэж харилцаа холбоогоос сэргээж үзэх биш. Зүгээр нэг юм тодорхойгүй харилцаанд орох биш. Ерөөсөө л тантай бүр яг нийлээд те яг хосууд болоод за бүр ингээд цаг нь болцсон бүр юм угаасаа өнгөрсөнд харилцаатай байсан тэгээ бас яг урт хугацааны харилцаанд бэлэн болцсон нас нь болцсон байгаа хүмүүсийн хувьд бол яг тантай гэрлээд гэр бүл болоод энэ хүн цаашаа явахыг үнэхээр хүсэж байгаа. Энийгээ танаас нуугаад байгаа. Гэтэ хамгийн гол нь өөрөөсөө ч нуугаад байгаа гэж гарч ирлээ. Яг үнэндээ та байхгүй байхаар энэ хүнд ингээд ер нь мөнгө төгрөг байгаад, эд баялаг байгаад, ер нь бүх юм байсан ч гэсэндээ аз жаргалгүй байгаад байгаа гэж хүзүртээр бол гарч ирж байна. Тэгээ бас нууж байгаа юм гэх юм бол энэ хүн бол ер нь жоохон шинэ хүмүүстэй харилцаж, уулзаж бас үзэж байна. Хоёрын зоос гарч ирж байгаа гэхээр ингээд тэгээ таныг мартах гад ч юм уу. Одоо ингээд энэ хүн бол өөр хүмүүстэй уулзж байгаа, болцож байгаа гэж гарч ирж байгаа байхгүй юу. Гэтэл таныг тэр хүмүүс нь гүйцэхгүй байгаа гэдгийг энэ хүн бас яг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад байгаа харагдаж байна. Яг тань хамгийн хүсэж байгаа зүйл нь
Тэгсэн хэрнээ нуугаад байгаа зүйл нь юу вэ гэхээр тантай л хамт байх юм бол айгүй аз жаргалтай байх болно. Яа ингээ хүний сэтгэл ханаад хүн ингээд бүх юмдаа амар гоё сэтгэл хангалуун болоод баяр жаргалтай болдог штеп. Тантай хамт байх юм бол яг тэгнэ гэдгийг мэдээд байгаа. Гэтэ энийгээ хүлээн зөвшөөрөхгүй байдалтай байгаад байгаа харагдчихэв. Долоогийн илт гэдэг бол энэ хүн бол бүр өөрийгөө хуураа яваад байгаа гэж гарч ирлээ. Өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсохгүй. Яг танд хайртай байна, сэтгэлтэй байна. Хамгийн гол нь бүр буцаж нийлмээр байгаа юм байна тий. Тантай харилцаагаа дахиж шинээр сэргээмээр байгаа. За тий харилцаагаа бүр шин шатанд гаргаад зөксөлтгүй тантай хамт урагшилмаар байгаа гэдгээ энэ хүн болвол нууж байгаа. Тэгээ танаас ч биш бүр өөрөөсөө хүртэл нууж байгаа. Энийгээ бүр ингээ ойлгож өгөхгүй яваад байгаа гэж хөзөр дээр бол гарч ирж байна. Тэгээ хамгийн гол нь шүү дээ тий. Энэ хүн бас ингээ танаас өөр хүнд танд гаргадаг байсан шиг сэтгэл бас юу н гаргаж чадахгүй байгаа. Нэг л ингээд одоо нэг шинэ хүнтэй ингээ харьцсан штэ. Тэгэнгүүт ингээд тань дээр бас зовдөг байсан шигээ зовхгүй заяо. Таныг харддаг байсан шигээ хардахгүй. Танд санаа зовдөг байсан шигээ зовхгүй. Яг ийм мэдрэмжүүдийг бас юу н аваад байгаа. Тэгээ тэгэнгүүт бас яг ямар сони юм бэ гэж бүр гайхаад байгаа харагдаж байгаа байхгүй. Би яг яагаад ингээд өөр хүнд тэгээ танд хандчихснаас илүү хандаад ч юм уу, илүү сэтгэл зүрхэн догтлоод ч юм уу ингээд явж чадахгүй байгаа юм болоо гэдгээ болвол яг ингээд мэдрэхээр өөрт нь амар хэцүү болдог. Айгуу шаналдаг гэж гарч ирж байна. Нууж байгаа юм нь бол энэ хүн үнэхээр тантай урт хугацааны ирээдүй хараад байгаа. Та байхгүй бол энэ хүний амьдралд нэг том юм нь байхгүй болсон юм шиг. За ингээд бие мах бодоор авч үзэх юм бол яг зүрхэн байхгүй. Тэгээ тэрэн дээр ингээд юм амар хар хоосоор орон зай үүсцэн. Бусад юмнууд нь ажиллаад яваад байгаа юм шиг. Тийм байдалтай байгаад байгаа гэдгээ нууж байгаа гэж гарч ирж байна. Сонирхолтой юм. За ингээд уншлага дууслаа. Баярлаа. Уншлагыг маань хүлээж авсан. Тэгээд нэмэлтээр болохоор үзэх хүмүүст нь бид нэр тэнд юуг харах вэ гэхээр за энэ хүн тань дээр эргэж ирэх үү? Эргэж ирвэл хизээ эргэж ирэх үү? За эргэж ирсний дараа та хоёр ирээдүйд яг нийлэх үү? Нийлвэл хизээ нийлэх үү гэдгийг харна. За тэгээд энэ хүн таны амьдралд яг байх ёстой хүн юм уу гэдгийг харна. Тэгээд та энэ харилцаан дээр яг яах хэрэгтэй? Энэ хүнийг хүлээх хэрэгтэй, тавьж явуулах хэрэгтэй гэдгийг харах болно. Баярлалаа.